Өргөж асуултсан. Гамбат гүшүүн харцлаа. За өдрийн мэндэ байна өрөөний гүшүүдээ. Энэ хуучин орж исэн төсөл дээр бас нэлээд хэдэн асуулт асуугаад тэдгээр нь бас нэлээд сайн тусгагдаагүй байна л да. Би энд нэг 2 асуултыг 3 асуулт байна. 5 дугаар зүйл дээр хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдлолтой төлбөр тэр дундаа Оросын талын итгэмжлэгдсэн байгууллагууд оруулсан хөрөнгө оруулалтыг хураа авсны нөхөн төлбөрийг Монгол улсын нутаг дэвсгэрээс саадгүй шилжүүлэх гэж. Энэ яг юу хурааж авах юм? Ямар нөхцөлд юу хурааж авна гэд энэ ямар нөхцөлийг сэргийлээд ингэж оруулсан заалт вэ? Энэ аюул тодорхойгүй. За тэгээ энийг энэ заалтынхаа түгжээ үе эрсдлээс хамгаалж байгаа нэг 7 дугаар зүйлийн эхний мөр дагал байна л да. Энэ бас түрүүний анх хилцээр оруулж ирэхэд асууж исэн. Энэхүү хилцээрт гарын үсэг зурсан өдрөөс хойш Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжид Оросын талын итгэмжлэгдсэн байгууллагын эсвэл хамтарсан компани Монгол улсын нутаг дэвсгэр дээрх цогцлборын үйл ажиллагаа болон бүх төрлийн хөрөнгө оруулалт нийлүүлэлттэй холбоотой нөхцөл байдлыг доройтоход за энэ бол мэдээж гэрээгээ доктортой байлгахын хүрээнд хийж байгаа зүйл хүргэсэн тохиолдолд тэдгээр нь үйлчлэхгүй болно гэнэ. Тэгэхээр энэ өөрөө хууль зүйн дүгнэлт талаас Монгол улсын хууль үйлчлэхгүй гэсэн үндсэн санааг нь бол ойлгож байна. Гэрээг доктортой ойлгоход. Гэхдээ энэ хууль зүйн дүгнэлт хийгдсэн юм уу? Ийм боломжтой юм уу? Монгол улсын хуулийг ямар нэгэн байдлаар дараа нь өөрчлөсөн хуулийг үйлчлэхгүй гэж заагаад оролцсон. За 3 дугаарт нь 6 дугаар зүйлийн эхний дагал мөрөн дээр Монгол улсын нутаг дэвсгэрт хийсэн хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулалтын хийсний үр дүнд авах орлого за ойлгомжтой. Тэр дундаа ногдлаа шиг ойлгомжтой. Хувь хүү гэж байхгүй. Энэ за хувь ойлгомжтой. Энэ хүү гэж юу вэ? Энэ 3 асуултыг ажлын хэсгээс асууя. За анар гүшүүний асуултанд хариулъя. Ажлын хэсгээс хариулна 6 номер шигдлээ. За хажуултар эрдэс байдлын яамны газрын төсний бодлогын газрын дарга. За энэ асуудал дээр ерөн зөвөр гэрээ бүхэлдээ энэ хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны үйл ажиллагаанд ямар нэгэн саад дотор учрах. Энэ нөгөө байгуулсан анхны энэ хувилбарыг байгуулах 22 оны намар энэ төсөл манай улсад ирсэн. Тэгэхээр энэ үед үүсэт байсан нөхцөл байдалтай холбоотой дандаа нэг тийм сэрэмжилсэн болгоомжлсон зүйл залтууд орсон юм байна. Тэгээ бид бол их хурлаас яг энэ доголь мөрөн дээр одоо энэ 5 дугаар зүйлийн хамгийн сүүлийн доголь мөрөн дээр их хурлаас бол санал шүүмжлэл өмнөх хэлцүүлэг дээр ирээгүй. Тэгээс энэ талаар бол харж үзээд эндээ хүртэл одоо юу гэдэг хөрөнгийн хураан авах асуудал бол гарахгүй баха гэдэг байдлаар энэ асуудлыг хөндөөгөө орхисон. За хоёр дахь энэ 7 дугаар зүйл дээр бол энэ засгийн газрын хоорондын хэлцээрийг улсын хурлаар сойрхон батлуулахаар орох ёстой. Улсын хурлаар хилцүүлж байгаа учир нь энэ хилцээр хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээс хойш Монгол улсын хууль тогтоомж өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх хууль тогтоомжийн дагуу одоо үйлчлэнэ гэдэг л утгыг хагуулсан. Гэрээ докторжуулна гэсэн санаа. Энэ бол олон улсын одоо сойрхон баталж байгаа хэлцээрүүд дээр бүгдэн дээр нь ордог. Энэ 6 дугаар зүйл дээр бол за энэ 6 дугаар зүйл бол бас нөгөө Оросын талын энэ хөрөнгө оруулалт ашиг хувь одоо яг тухайн үеийн нөхцөл байдал бол бүх барууны улс орнууд санкцд оруулаад тус улсын одоо хөрөнгө оруулалтуудыг зарцааж байсан асуудал гарч ирсэн. Түүнтэй холбоотой юм хамгаалах зүйл залтууд тусгагдсан харагдсан. Манай дээр бол хоёр улс найрсаг харилцаатай хамтын ажиллагаатай улс учраас эндээ хүрсэн асуудал үүсэхгүй байх. Бид нэр гол заалтууд дээр өөрчлөлт оруулах зарчмын байр суурьтай байсан учраас эднэрээр бол оролдоогүй хариулж байна. Анар гүшүүн нэмж тодруулах уу? За анар гүшүүн нэмж тодруулъя.
энэ заалтуудын утга агуулга гэрээг доктортой ойлгох, мөн эрсдлээс хамгаалах гэдэг нь ойлгомжтой тэгж орж ирж байгаа. Зүгээр таны асуултаас нэг асуултын хариулт авч чадсангүй л дээ. Хүү ямар учиртай юм бэ? Тэгээд за нөхөн төлбөр гэдгийг яаж үнэлэх юм бэ? За мэдээж хэн болгоно л энэ байдалд орохыг хүсэхгүй. Гэтэл нөхөн төлбөрөнгөтэй энэ хүү энэ хоёр ч бас уягдаад байгаа байхгүй юу? Гэрээнд наривчилж тусгаж өгч болоогүй мөн. Тэгэхгүй болохоор энэ ямар нөхөн төлбөр гинт бодит үнийн дүн хийсэн хөрөн нөхөн төлбөрөөс яаж үнэлэх юм? Тэрэн дээрээ яагаад бас тэр тохиолдолд хүү бас бодох гээд байгаа юм шиг үсттэй. За та тэр 7 дугаар зүйлийн ихний хийг нь олон улсын гэрээ хэлцээр яг жишгээр ингэж явдаг гэж ярьсан байна. Тэгэхээр энэ дээр хууль зүйн дүгнэлт гаргасан уу? Хууль зүйн дүгнэлт гаргах шаардлагатай юу? Энэ бас би цогтотор дараагаас асууя. За ажлын хэсэг шигдлээ 6 номер амрагч шүний асуултанд нэмж тодруулж хариулъя. За хэлцээрт өөрчлөлт оруулах ажлын хэсэг гадаад харилцааны хууль зүйн сангийн манай яамнаас хамтраад ажлын хэсэг гараад ажилласан. За энэ дөр хууль зүйн дүгнэлт бол гаргуулах шаардлагагүй гэж үтсэн. За өргөн барих зөвшөөрөл их хурлд өргөн барих зөвшөөрлөд төр нь яамдуудаас зөвшөөрлийг аваад ингээд саналыг аваад тусгай явж байсан. А хүүний хувьд бол ийм юм байна. Тодорхой хэмжээний актив өрөнгө Монгол улсад орж ирнэ. Одоо бүтээгдэхүүнээ борлуулна. Борлуулалтын орлого банкнд хоримтлагдана. Тэрний хүү гэж тодорхой хэмжээгээр бодогдно. Тэр буцаж гарах боломж нь гэдэг утгаар ингээд дэлгэрэнгүй орсон зүйл залт байна. Баярлалаа. Хууль зүйн байнгын дарга цогтоо татарах. Энэ олон улсын гэрээний асуудлаар гадаад яам угаасаа хариуцсан газартаа тэд нар өөрсдөө дүгнэлтээ гаргадаг. Манайд ерөөсөө энийг бол тэгж хууль зүйн дүгнэлт авахар оруулж ирдэггүй. Энд чинь ингээл орж ирээд гадаад бодлогын байнгын ороогоор хэлцэгдээл явдаг. Тэрийгээрээ одоо яг явдаг журмаараа л явж байна. Харин зүгээр түрүү энэ залуу хариулж байхдаа нэг юм юу яж илээ. Ийм нөхцөл гарахгүй манай хоёр орон сайн харилцаатай учраас ийм нөхцөл гарахгүй бах, энэ дээрээ тулахгүй бах гэж бодож байгаа. Гэрээ хийж хилцээр эрх зүйн баримт бэлдсэн хүн ийм юм яриа сууж иж болохгүй шүү дээ. Яг тэгвэл энэ чинь арилжааны гэрээ авахгүй. Хоёр орны хоорондын найрсаг харилцаа хамтын ажиллагааны гэрээ биш шүү дээ. Тэгэхээр ийм юм гарахгүй. Тим юм гарахлаар эрх зүйн хүрээнд тэр орн том орн байна уу, жижиг орн байна уу хамаагүй яг эдийн засгийн эрх ашигаа бодож тийм муу тохиолдол гарахад яаж соёлтойгоор эрх зүйн хүрээнд шийдэх вэ гэдэг асуудлаа заавал хийх ёстой болохоос биш. Тийм гарахгүй гэж бодож та нар хийсэн бол наадах ч ёстой байж болохгүй хариулт өгч шүү дээ. Хинч тэр оронтой муудалцахыг бодоогүй шүү дээ. Зүгээр бизнес бол бизнесийн чи мөнгө төлөөд авж байгаа юу байхгүй. Ямар ч нөхцөл гарч болно. Гарахгүй гэж тооцож ямар нэгэн гэрээ хийж болохгүй шүү дээ. Болсон анарах шүү. За